Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай энэ удаагийн Эх хотын зөв химнэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлгийнхаа зочин хойморт бид нар Монгол Улсын төрийн сойрхолд ардын жүжигчин Сувд Намсрын Сувд хадагтайг одоо бид урьж ирүүлээд байна. Та сайхан урьж байна уу? Сайхан урьж байна. Сайхан урьж байна. Сайхан. За бидний урилгыг хүлээж авсан танд их баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол ер нь хот суурин газарт ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл бусдаа сайнаарч, саараарч нөлөөлждөг. Тэгэхээр тэр саараар нөлөөлж байгаа нөлөөллийг бууруулахын тулд бид нэр хүн болгон, байгууллага болгон, хамт олгон болгон одоо анхаарах тэр зөв хэмжээ, химнэлийн асуудлыг бид нэр хөндөж ярьдгаараа нэвтрүүлгийн онцлог юм. За энэ удаагийн манай нэвтрүүлгийн сэдэв бол үзүүрийн соёл. Үзүүрийн соёл. Тэгэхээр үзүүр үзнэ гэдэг маань хүн бүхний хувьд байнга амьдралд нь тохиолдож баяр баясгалан авчирч өгч идэг ийм одоо хэсэг байдаг. Үйл явдал байдаг. За энэ үйл явдалтаа мэдээж хүн болгон биеэ бэлдэн, баяртайгаар очино, оюун санаагаа бэлдэн, очиод ухаарал, сэтгэлийн таашаал, сайхан мэдрэмжийг авдаг, концерт, жүжиг, кино энэ бүх одоо үзүүр үйлчлэгээнүүд бол хүнд дандаа баяр баясгалан авчирч өгч идэг. Тэгэхээр одоо энэ үзүүрт бид нар мэдээж хэрэг нэг хүн үздэггүй, олуулаа очиж үздэг. Тэгэхээр олуулаа очиод үзэж байгаа энэ үзүүр үйлчилгээн дээр бид яаж бусдаа хүндэтгэлтэй мөртлөө өөрөө хамгийн аз жаргалтайгаар үзүүрээс бүрэн таашаалаа аваад гарах одоо тэр хим хэмжээний талаар өнөөдрийнх нь нэвтрүүлгийг ярина. Зочин маань бидэнд бас энэ талаар зөндөө сайхан одоо зөвлөгөө өгөх болоо гэж ингэж бодож байна. Хичээе. Тэгээд эхний асуулт бол одоо ингээд за бид ингээд театрт сайхан жүжиг үзэхээр очлоо. За хос тий 2 хос одоо ингээд театрт очлоо. Тэгвэл бид ямар хим хэмжээг ер нь баримталж байх ёстой вэ гэсэн тийм энгийн асуудлыг хөндөж ярив. Үзүүрийн соёл гэхэр зэрэг нэг их тусдаа онцгой соёл биш л дээ. Энэ бол бидний л амьдрах амьдралын одоо хөвшил энэ амьдрах арга ухаан тийм ээ энд л харьяалагдаж байгаа ийм соёл юм л да. Тэгээд цаг үе болгон улс үндэстэн болгон өөр өөрийн бас онцлогтой байдаг. Үзүүрийн соёл гэдээ ярихаар зэрэг мэдээжээр одоо үзүүр хизээ бий болсон. Тэр цагаас эхлээл тэр эрт дээр үеийн үзүүрт ирж байгаа соёл гэдэг нэг өөр. Хэддүгээр зуунд одоо юм үзэж гин гэдгээс бас өөр тийм ээ өнөөдрийн үзүүрт ирж байгаа тэр дундаа Монголын театр урлаг соёлын энэ үзүүрт ирж байгаа энэ бүх юм бол хоорондоо их ялгаатай байна л да. Тэгэхээр зэрэг энэ одоо орчин үед бол энэ том хотын соёлын бас нэг салбар болоод байна гэж хэлж болох юм. Эрт дээр үед одоо анх театр үүссэн үед бол тэр л театр гэдэг маань бүх л хотоор нь суурингаар нь тэр улсын асуудлыг шийдэхэд тийм ээ шийдвэрлэхэд нөлөөлж ингэж одоо хэлэлцүүлэг маягтай оролцож болдог ийм үзүүр байсан. За тэгэл амьдралд ойрхон гэх юм бол одоо ургацсан баяр ан хийгээд ирж байгаа баяр анд явж байгаа баяр ч гэдэг юм уу ингээл амьдралд холбоотой ийм бас үзүүрийн ийм зүйлүүд гарч ирж тэрэнд хүмүүс оролцдог тийм ээ. Манай одоо май дэрэргэх ёс гээл байна, овоо дахих ёс гээл байна тийм ээ. Энд чи бас л нэг үзүүр шүү дээ. Тэр үедээ яаж оролцдог байсан, юу өмсдөг байсан. Жишээлбэл одоо тийм үг байдаг шүү дээ. Нэг навсгар авгаа ингээд явж ахаар зэрэгэл чи одоо над ховц сунараа янзалж яхад яадгийн энэ гэсэн юм шиг байгаа. Манай буураа ярьдаг байсан. Тэгэхээр зэрэг намайг майдэр ир гэхээр хараарай
гэж өөрөөр хэлбэл майдэр эргэх үед тэр хүн бол хамгийн гоё хувцас өмсдөг, бэлддэг тийм ээ. Тэр чинь бас л үзүүрт очиж байгаагийн нэг хэлбэр байсан байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бол үзүүрээ сонгохоос эхлээл гэртээ тийм ээ юу үзэх вэ? Хошин шогийн програм үзэх үү, драмыг үзэх үү, дуур үзэх үү, балет үзэх үү, тийм ээ, музейд очих уу гэл үзүүрийн маш их өргөн сонголт бий болсон. Тэрнээс шалтгаалаад хувцсаа, цаг хугацаагаа ингээд тохируулж бэлдэж гардаг болсон байна шүү дээ. За тэгээ билет авна гэхээр чин зэрэг одоо онлайнаар билет зардаг болсон тий. Дээр үед бол заавал өөрөө очиж байж билет авдаг байсан бол одоо гэрээсээ онлайнаар билетээ захиад тэнд тим суудал дээр ингээд үзье, хоёулаа, гуруулаа үзье ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтчлэн захиалаад авч болдог болсон байна. Тийм учраас үзүүр үзэх өдрөө ажлаа зохицуулдаг тийм ээ. Тэгээд ингэж одоо үзүүрт бүр бэлдэж бүр ингээд сонгохоос эхлээд өөрийнхөө биеийг бэлддэг тийм байна болсон байна. Тэгээ хошин шог үзэхэд арай өөр хувцастай ч гэдэг юм уу. Тэгээ гадаа одоо шоунд улсууд очиж штэ. Одоо яадгийн гадаа гудамжинд хөнгөн хөгжмийн поп урлагийн одоо тийм нэгдсэн том тоглолт болоход бол нэг өөр хувцастай, өөр хугацаатай тийм ээ 2 цагт биш, цаг хагасд биш одоо 4 цаг тэнд босоогоороо гудамжинд зогсож үзэх хэрэгтэйч болдго юм уу. Драмын театрт гэхэд жүжиг болгон бас өөр тийм ээ. Сонгодог том хэлбэрийн жүжиг гэхэд 3 цаг хагас тоглож байна. Хаа түүх гэж жүжиг гэхэд 3 өөр жүжиг 3 хэсэг байх жишээтэй тийм ээ. Зарим одоо орчин үеийн хөнгөө нэг хүний жүжиг байна. Тэр бол ингээд цагаас хэтрэхгүй байх жишээтэй. Гэх мэтчлэн маш олон төрөл. Дуурьт очихдоо бид нар яаж очих вэ? Балет үзэх гэж очихдоо яаж очих вэ? Гэх мэтчлэн үзэж байгаа үзвэрээсээ хүн шалтгаалаад бэлдэх хэрэгтэй юм л да. Жишээлбэл одоо манайд ингээд томоохон жүжиг 3 цагийн жүжиг юм уу ингээд үзэх гээд очсон бол эхлээд хоолоо идчихэж тийм ээ. Тэгээд ингээд сайхан хувцлаад ирэх жишээтэй. 1 цагийн жүжигт бол бас нэг учиргүй их идчихэл одоо гарч ороод байх хэцүү тийм ээ. Гэх мэтчлэн ингээд үзвэрээ сонгохоос эхлээд одоо бэлддэг байх ёстой л гэж би бодож байна да. Тэгээд ер нь ямар ч үзвэрт очиж үзлээ гэсэн энэ их суурь нь бол хүн хүнээ хүндэтгэх соёл байх гэсэн. Чи өөрөөсөө бусдыг хүндэлдэг байж ич үзвэрт. Жишээлбэл одоо хамт үзэж байгаа үзэгчтэй бид нар хамт сууж байгаа хүнээ. Тэр эргэн тойрон одоо хэдэн зуун хүн байна. Тэр хүмүүсийг хүндэлж тэр хүмүүсийг юм үзэхтэн саад болохгүй байх гэж хичээх ёстой тийм ээ. Тайзан дээр тоглож байгаа жүжигчтэй, дуулж байгаа дуучтай, бүжигчтэй хүндэлж явах ёстой. Музейд очлоо гэхдээ тэнд одоо үйлчилж байгаа үйлчлэгчтэй тэр бүлгэлчтэй тийм ээ хүндэтгэж ингэж одоо өөрөөсөө өөр бусдыг хүндэлж байж л үзүүр гэдэг тэр нийтийн одоо тий соёлд оролцох ёстой болов гэж бодож байна да. Тэрнээс би л одоо үзэх ёстой гэл зарим үед чинь одоо тиймэрхүү юм гардаг л байсан. Одоо харин гайгүй тийм юм байхгүй. Яг тэгэхээр драмын театр, дуурийн театр гэх мэтчлэн манай энэ үндсэн том театрууд бол үзүүр яг цагтаа эхэлдэг. 10 минут сунгаж болно. Үзэгчд одоо зам бөглөөтэй энэ төр ч гэдэг юм уу энэ байдлыг харж үзээд нэг 10 минут бид нар
хоцорч эхэллэх боломжтой. Тэрнээс хойш бол ерөөсөө тэгэл бид нар үзүүрээ эхэлждэг. Тийм учраас хоцорж ирчээл 30 минутын дараа ирчээл гадаа үүд балбал тийм ээ тайлж өгөхгүй болохоор зэрэг би билеттэй орох ёстой ч гэдэг юм. За тэгээд цагаа тулгаад ирсэн хүн чинь өнөө хувцаа үлгүүлнэ тэрэ гэсээрээ л хөшиг нээсэн хойно үзэгчдийн гэрэл ударсан хойно орж ирэл хүний урд дуур хойгуур яваад суудлаа олох гэж өнөө наагур цаагур нь яваад ингээд бусдад саад болоод байх ийм одоо зүйл дээр үед бол нэлээд хаяа гардаг байсан. Одоо бол харин гайгүй. Ер нь тэгээд жишээлбэл завсарлагтай жүжиг байна те завсарлагаанаар гараад өнөө шажигнадаг цаастай чихэр актер хийтэй унтаага тэр завсарлагааны үед ууж идээд дуусгах л ёстой л доо. Тэгэхгүй орж ирчээл өнөө цаасын шажигнуулаад тийм ээ. Тэгээд ингээд үзүр дууссан хойно манай үйлчлэгчдийн цэвэрлэгт чинь ингээд доогуур нь ингээд өнөө хогоо хаяад тийм ээ ингээд хүндрэл учруулад байх ийм одоо зүйлүүд бол бас хаяа нэг юм гардаг. Тэр юм одоо тэр байдлыг давтахгүй байх, гаргахгүй байх. Утсаар ингээд үзүүрт бишээ би бүр заримдаа үзүүрт бол хаяа нэг гардгийг утас дуграал те гэртээ байгаа юм шиг чанга дуугаар би энд жүжиг үзэж байна гэж ингээд яриад тийм энэ бол маш соёлын төвшин доогуур байгаагийн шинжилтэй заримдаа би автобусаар үйлчлүүлдэг тэгэл тэр автобусанд 4 хүн сууж ахтал яг л гэртээ байгаа юм шиг л уцаар ярьж байгаа улсууд нэлээд харагддгийг. Энэ бол үйлчилгээнд оролцож олны дунд чи байж байна гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй юм да тийм ээ. Ярьж болно л доо автобусанд бол тийм ээ явж хахад хаана явж гин ч гэдэг юм уу ирэх гэж ч гэдэг юм уу хүн одоо утсан дуграад асууж болно. Тэгвэл тэр явж байгаа улсууд дотор ч өвчтэй хүн байна, даралттай хүн байна, сэтгэл санаагаар бас сайн биш хүн байна. Янз бүрийн улсууд байгаа шүү дээ. Тэгээд баяр хөөртэй явж ахт нард нь одоо өвчин зовлон яриад ингээд тусгүй тийм ээ. Хүн зов зүдэрч явахт нь ард нь хөхрөөд ингээд баяр баясгалантай юм яриад байх тусгүй. Тийм учраас ер нь л тойрон байгаа өөрөөсөө бусад хүнийг хүндэлж сурах гэдэг бол бүх юмны их үндэс гэж л би одоо боддгийн да. Яг зөв. Маш чухал юм хэллээ. Олны дунд байна гэдэг бол нэг хүний үйлдэлээс бусад бүх юм шалтгаалж байгаа. Тэгэхээр тэр хүн өөрөө хариуцлагатай байж бусдыг хүндлэх юм бол хүн болгон биевсээ хүндэлдэг. Гэр бүл дотор энийг бид нар ингэж яриад байгаа. Гэр бүл дотор хамгийн ихнийг болны дунд бие зөв авч байгаа. Бусдыг хүндэтгэх тэр одоо анхан шатны гэдэг юм уу тэр бүр суур одоо сахилга бат тэр зарчим бүх юм бол гэр бүлээс ихтэй. Тийм учраас гэр бүл дотор ижээ аав хоёр бие бинийгээ хүндлэх. Ижээ аав хоёр бие бинийгээ харилцсан одоо баярлаа гэдэг үг хэлэхтэй одоо зөвшөөрөл авахын чинь хүн болгонд өөрийн гэсэн эрх чөлөө орон зай байдаг. Тэр болгоны хүндлээд харьцсан орчинд өссөн хүүхэд мөн өөр хоорондоо тэгж харьцахаас гадна нийгэм тэгээд харьцаад эхэлждэг. Нийгэм тэгээд харьцаад эхэлсэн хүмүүс маань өнөөдөр театрт очиод шүр шаргээд ингэж яваад ахаагүй юу те. Тэгэхээр энэ дээр бол энэ ер нь одоо багш хэцүү хэллээ те. Үзүүрийн соёл гэдэг бол ерөөсөө л хүндэтгэл юм аа. Ер нь хүндэтгэл бол юмны их юм аа гэдгийг л маш гоё хэллээ л дээ. Тэгээд би зүгээр энэ үзүүр гэхээр бас их сонирхолтой театрын одоо үзүүр гэхээр бид нар театр гэж ярих нэг талдаа бас задгай тий одоо зөв. Манай Монголын сайхан наадам бол үндсэндээ
аюу том үзүүр шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэр сайхан наадмынхаа стадионд бүгдээрээ очиод нээлтэндээ очиод тэгээ одоо гоё ингээд сайхан үндэснийхээ хувцсыг өмсөөд бүгдээрээ тэр бие биенийхээ харсан үндэсний хувцсныхаа загвар өнгийг харж таашаал авна л гэдэг бол эхлээл тэр одоо үзүүрт очисны тийм ээ. Одоо аюу гоё юм. Өөрөөрөө бахарх нь, бусдаар бахарх нь, эргэн тойрны хүмүүсээрээ бахарх нь. За тэгжээт нэг нөхөр зонтко барайл ингээл тэ толгой дээр ингээ барьчаал артлын үнд ингээ нөгөө өмч нөгөө гоё дээл гоё юм хараад нөө сайхан уралдах гэж байгаа морийг харж исэн юм чинь ингээл дотор нэг юм болоод тэ ингээл нэг барьцаас явагдсан шүү дээ. Тэгээд тийм учраас хүн болгоны тэр үйлдэлтэй хүн анхаарч явах хэрэгтэй юм аа. Тэр үйлдэлийг хүн одоо мэдэрч анхаарах хэрэгтэй. Тэгэд би бол боддгийн заримдаа ингээд манай одоо хүмүүсийн нийтлэг дунд гараад байгаа зарим нэг одоо тиймэрхүү бусдыг үл хүндэтгсэн юм шиг үйлдэл нь өөрөө мэдэхгүй хийгээд байгаа байхгүй тэр. Санаатай биш тий санаатай биш. Тэгэхээр санаатай биш юмыг санаж явахад илүүтэхгүй л гэдэг бол манай нэвтрүүлгийн зорилго. Энийг та мэдрээрэй тий. Сая одоо бас багш нөгөө автобусны дотор тий хүмүүсийн тэр нэг уцаар ярьдаг юг бас ярьж штэ тий. Би бас нэг автобусанд суулаа л да. Тэгээд суусан тэр бол нэг бүр дүүрэн бол байгаагүй. Гэтэл нэг хүн ихтэй одоо нэг ангийнхаа нэг хүнийг олон жил уулзаагүй нэг хүнтэйгээ ярихад тэр ангийн тухай бүх мэдээллийг би авч байгаа байхгүй. Одоо тэр ангийн тухай. Тэгээ би тэр тухайгаа бас нэг жижиг юм биччихсэн л да. Ерөөсөө автобусны доторх амьдрал бол нийгмийн тол юм аа л гэж тий. Гэтэл нэг хүн бол ингээд цонх руу хараад зөндөө их дууд болсон. Ганцаараа дулаад муухай биш ээ тэр хаялгуутай итэх. Тэгэхээр өнөөдөр бид тэр хийж байгаа хүмүүс өөрсдөө мэдхгүй үйлдэлээ хийгээд байгаа бол бид хийж байгаа үйлдэлээ ялангуяа олонний дунд цэнэж бусдыг хиндэтгэж одоо үлдэж байгаарэ гэдэг л их чухал байгаа юм тий. За тэгээд одоо үзүүр гэдэг дээр ингээд театр одоо сүүлийн үед ингээд за бүжгийн жүжиг одоо нэг хэсэг бол ингээл одоо хошин шогийг үздэг үзэгч бол дүүрэн. Тэгтэл тэр одоо дуурийн театр тий бүжгийн жүжигт бол ер нь заал бол бас төдийлэн сайн дүүрж өгдөг нэг үе байсан. Тий нэг үе байсан. Өмнө нь бол аягүй сайн байсан. Одоо бол буцаад аягүй сайхан бас ингээд аягүй тэр хөгжөд явж байгаа тий. Тэгэхээр эндээс бол би юу харж нэхэр хүмүүс нөгөө үзүүрийг таны сэллээ шүү дээ. Нөгөө үзүүрийн сонголт хийх тэр нөгөө боловсролн дээшилж जैन. Тэр одоо бас үзүүрийг толиулж байгаа манай урлагийнхан ч гэсэн чанар чансаагаа чадвар чансаагаа илүү сайжруулж байгаа юм болов уу гэсэн бас нэг тийм юу бол надад ажиглагдсан. Тэр юм тийм болоо. Тэглгүй яах вэ? Одоо театр болгон өөрийн урын сангийн бодлого гэж бодлогыг хэрэгжүүлдэг. Жишээлбэл одоо манай драмын театрын урын сан гэдэг маань их том л доо одоо байгуулагдсанаас хойш үзэгчтэй хүргэсэн одоо тэр юугаа бид нар ингээд чагсаалтыг гаргацсан. Яг эргэлтийн урын сан гэж байгаа. Одоо өнөөдөр ингэж эргэлдэж байгаа үзэгчтэй үйлчилж байгаа. Тэр урын сандаан ямар бодлогыг баримталж одоо бид нар энэ юугаа гаргадаг гэхээр зэрэг насны ангиллалд бид нар ингэж жигд үйлчилж чадчихэв үгүй юу? Тэр дотроо одоо хүүхдийн инээдмийн гихч юм уу залуучуудын гээд ингээд одоо делхийн сонгодог үндэсний сонгодог жүжиг үндэсний орчин үеийн сэдвтэй жүжигүүд гэх мэтчлэн энэ бүгдийг тэгш авч явахыг одоо хичээдэг. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэхээр зэрэг үзэгчдийн хамрах хүрээг бид нар одоо аль нэг хэсгийг орхигдуулахгүй байх. Ийм бодлогыг уран сайхны одоо урын сангийн бодлоготой хэрэгжүүлдэг. Тэгээ эндээ уран сайхны зөвлөлд чанарын хувьд өөрөөр хэлбэл бас шаардлага хангасан. Уран сайхны хувьд шүү дээ тий. Ур чадварын төвшин одоо захих хэмжээндээ хүрсэн ийм уран бүтээлүүдээр үзэгчтэй хүнд одоо үйлчлэх ийм зорилгыг одоо хадгалж байдаг л да.
сургуулиуд дээр одоо үзүүрийн соёлын талаар хичээл оруул яадаг юм бэ гэсэн нэг пост би харсан л та. Тэр бол сонгодог урлаг сонирхогч групп дээр тавьсан пост байсан. Яг доор нь тавьсан сэтгэлдлүүдийг харж байхад бол ер нь сонгодог урлаг болон драмын театраар үйлчлүүлж байгаа хүн наад захын соёлоодыг бид нар ер нь багаас нь зааж, хэвшүүлж бас сурах нь их зөв юм байна. Хэрвээ ийм хичээл орвол та хүүхдээ суулгах уу гэсэн бүр санал асуулга бас явуулсан байлээ. Тэгээд эндээс би яг нэг санал дэвшүүлмээр санагдчихж байгаа юм л та. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд буюу 13-аас дээш насны хүүхдүүдэд одоо үзүүрийн соёлын талаар бүр цогц тийм хичээл юм үзэхдээ бүр ингээ багш нь тайлбарлаж өгдөг байдлаар хэрвээ орвол тэр хүүхд чинь нөгөө залуу насндаа очиад нөгөө бусдаа заа зөвлөгч гэдэг юм уу тийм байдлаар бие биендээ бас зөвлөгөө мэдээлэл өгөх болов уу гэсэн тийм бодол төрсөн л доо. Тэгээд ийм хичээл хэрвээ манад ингээд тодорхой яг боловсролын байгууллагууд тодорхой системтэйгээр хичээл орвол бид нар бас сайн үзэгчийг бэлдэж чадах юм болов уу гэдэг тийм бодол төрсөн. Тэглгүй яах вэ тийм. Гэхдээ би бас бүр үзүүрийн соёл гэж тусад нэг хичээл байх албагүй л дээ. Жишээлбэл амьдрах ухаан гэд хичээл ордог юм шиг байлээ шүү дээ, тийм ээ. Тэр амьдрах ухаан дотор чинь үзүүрт очих, олны одоо дунд бие авч явах энэ одоо сэдв бас нэг бүлэг болж орох ёстой болоо гэж би бодож байна л да. Тэгжээж одоо тэр хүн олны дунд бие авч явах. Үзүүр гэдэг маань л олны дунд чи орно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм учраас тийм хичээл одоо хичээлийнхээ хөтөлбөрийг сургуулиуд эргэж харуул, тийм ээ. Зөвхөн одоо хоолыг гэхдээ юм байх ёстой, юу яа эрүүл хоол хүнс хэрэглэх ёстой ч гэдэг юм уу юм сэдвүүд байгаа байх л гэж би бодож байна л да. Тэрнтэйгээ зэрэгцүүлээд олны дунд үзүүрийн газар олны дунд бие яаж хүн авч явах ёстой юм бэ? Яаж нийтийн дунд өөрийгөө одоо эвгүй байдалд өөрөө орохгүй, бусдыг бас хүнд байдалд оруулахгүй яаж чи тэр чинь бас л амьдрах ухаан шүү, тийм ээ. Тийм учраас тэр хөтөлбөр дотроо, програм дотроо тэрийг ингээд оруулаад хичээл орж болох байх гэж би боддог. Ер нь ингээд юу яах жишээлбэл одоо уран зохиолын хичээл байна, тийм ээ. Уран зохиолын хичээл гэхэд зохиол бичгийг заадаггүй шүү дээ. Зохиолыг яаж хүлээж авах вэ, тийм ээ? Тэр зохиол ямар утгатай, агуулгатай ийм зохиол байгаа юм гэх мэтчлэн заадаг гэж би ойлгодог. Тэрнтэйгээ адилхан хөгжмийн хичээл гэж байна. Хөгжмийн хичээл хөгжим бичих дууны хичээл гэж байна, те. Дуу дуулах зорилготой хичээл биш гэж би ойлгодог. Хөгжмийг яаж ойлгох юм? Дууг яаж ойлгох юм? Тэр дотроо дуур ямар одоо дуу хөгжмийн төрөлд багтдгийг тэрийг яаж ойлгох ёстой юм, тийм ээ? Энэ мажор гэдэг одоо ийм юу тональностээр одоо ингээд дуурч байгаа хөгжим ямар утга агуулгыг агуулж байгаа юм. Минорны одоо жүжиг ингээд юу яах гэх мэтчлэн хөгжмийг ойлгодог болгох, дууг ойлгодог болох, уран зургийг ойлгодог болох, тийм ээ? Зураач болох хүн болгон болохгүй. Зурах сонирхолтой хүүхдүүд бол зургаад зураад ингээ явна. Зургийг ойлгодог, өнгийг ойлгодог, тийм ээ? Өнгийн зургийг хараад тэр зургийг ойлгоод мэдэрдэг, тийм ээ? Хүлээж авах тэр хүлээ авалт бол янз бүрэлтэй. Тэгэхдээ ерөнхий чиг хандлагыг өгч явах ёстой. Гэрэл сүүдэр яагаад энэ зургийн энтэй талаас нь гэрэл өгөөд энд нь ингэж сүүдэр яаж байгаа? Яагаад алслалт гэж юм байдгийг, тийм ээ? Яаж алслалт ингээд энэ зураг яаж тийм их алсан юмыг зүгээр хавтгай дээр гаргаж болж байна. Энийг ямар одоо зураач яаж ингэж гаргаж байна те? Зураач болгоо янз бүрээр гаргаж
болгож байгаа шүү. Гэх мэтчлэн ингээл тэр зураг ойлгодог болгох хэрэгтэй байгаа хүүхдүүдэд. Хөгжим дууг ойлгодог болгох хэрэгтэй байгаа тий. Тэгэхгүй бол дууны хичээлгээл хөгжмийн хичээлгээл бүгдийг дуулуулах гал хөөрхөд одоо ямар ч одоо дуулах байглаас заяасан ийм одоо авиас таарухантай огт дуулдаггүй хүн Монголд байхгүй л дээ. Гэхдээ өөрөө сонирхолгүй тийм хүүхдийг л дуулуулах гэдэл тамийн цагаал тэгээ өнөө дуу хөгжим дурггүй болгочих жишээ тийм ээ. Зурж чадахгүй байгаа тэр одоо авиасан одоо мөсгөн заяасан тийм хүүхдэд бол ойлгуулах л хэрэгтэй байхгүй юу? Тэр ойлгодог болгох хэрэгтэй. Тэгжээж тэр хүүхэд ямар сони юм бэ? Энэ зураач энэ зураг ингээ ийм өнгөтэй, ийм алстартай, ийм гэрэл сүдэртэй зураг байсан юм байна. Энэ зураач нь ингэж гаргадаг юм байна. За тэр үзэсгэлэнд очиод тэр зураачийн зургийг харчих юм вэ гэсэн ийм хүсэл төрүүлэх ёстой байхгүй юу? Гэж л одоо би боддгийг. Гэтэ энэ бол хүн болгон үнэ бодол өөрөө өөртөө зөв гэж. Тэгэхээр зэрэг энэ хөтөлбөрийг боловсруулж байгаа багш нар энэ төр бас боддог байх, хийдэг л байх. Зүгээр би бол тэр талаар жаахан доголдолтой байдаг юм болов гэж. Ялангуяа миний үед одоо дууны хичээл зургийн хичээлгээл ордог байсан. Бид нарыг чинь зуруулаад, дуулуулаад тэгэл дүн тавьдаг байсан шүү дээ. Дүн тавьдаг байсан шүү дээ миний үед. Тэгээ одоо ингээд яхаар зэрэг бас ингээ янз бүрийн юм хийх тийм технологийн заах тийм юу энэ төр байна лээ. Гэхдээ тэрийг хийх сонирхолтой хүн байна, сонирхолгүй хүн байна тийм ээ. Энийг л одоо баримл гэдэг юм юу гэдгийг дүрслэх урлаг дотор тийм ээ. Уран зураг гэж юу гэдгийг энэ чинь дотроо бас их яг сэлбэр нь ямар учиртай юм гэл ингээл тэр бүгдийг нэг баг ч гэсэн мэдэрдэг, ойлгодог. Тэндээс таашаад суурийг ингээд тавьж өгмөр юм шиг л санагддаг юм да. Таны ярианаас нөгөө кино урлагийн сургууль, театр урлагийн сургуулийн оюутнуудыг нөгөө сайн уран бүтээлч болохоос илүүтэй сайн үзэгч байх чухал гэж багш нар зааж ирсэн л та. Тэгээд энэ яг зарчмаар бид нар оюутан болоод одоо миний хувьд бол оюутан болоод сонгодог театрт бидрийг нөгөө оюутныхоо үнэмлэхээр 50% хөнгөлөлттэй тасалбар аваад ангиараа орж үзэхэд биднэрт багш нар за ингэ шүү, ингэдгийг шүү. За сонгодог урлагт очиход хүн ийм байх ёстой шүү гэдэг ийм зарчмуудыг бас бид нар зааж өгч ийсэн л та. Тэгээд яг энэ зарчмыг одоо 10 жилээс нь хэрвээ заадаг бол манай энэ хүүхд залуучууд маань бас зөв дадлалт тий хэв хэмжээнд захирагдаж зөв дадлыг өөрөөсөө бий болгож бас чадах тийм боломж бас байна гэж харсан. Тий. Тэгээд энэ урлагийн байгууллагууд, ерөнхий эрдмийн сургуулиуд бас их хамтарч их ажиллах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Хичээлийг зөвхөн одоо тэрл партны авд ширээний ард суулгаад багш самбарын өмнө заах биш тийм ээ. Жишээлбэл уран зохиолын хичээл гэхэд Чеховын жүжигүүд уран бүтээлгээл ордог, намгийн одоо уран бүтээлч гэдэг юм уу ингээл гадаадын үндэсний зохиолчдын тухай хичээлүүд ороход жишээлбэл одоо драмын театр дээр очиод тэр хүний бүтээлийг үзээд ингээ хоорондоо хичээл дээрээ яриул одоо жишээлбэл их хүүхдэд сонирхолтой байх жишээтэй. Миний үед одоо хэдвэр ангид байсан юм бодвол 7-8 дугаар ангийн үед болоо да би филармони жишээлбэл манай сургуультай ингээд харьцаа шеф гэдэг ингээд харьцаалгатойгоод тэгээд тэр зураглал одоо болтол миний сэтгэл жишээлбэл филармони симфони хөгжмийг манай сургуулийнхан очиж үзчихсэн байхгүй хүүхдүүд. Тэгээ намсрааж байгаа өөрөө гарч ирээд тэгээд за энэ хөгжмийг сонстоо
хасаатар ингээд одоо сэлмэ барьцсан ийм улаан нөмрөгтэй зураг та нар үзсэн үү гэд ингээд зураг хөгжим хоёрыг хооронд нь холбоод энэ хэсэг яг тэр тулаанд орж байгаа хэсэг мөн үү? Та нар ингээд сонстоо гэд тэр хэсгийг сонсгоол тэгээд та нар санаж гэнэ үү юм улаан нөмрөгтэй баатрын зургийг санаж гэнэ үү гэх шиг тийм ээ. Тэгээд тэр симфони хөгжмөө ингээд тайлбарлаж исэн одоо ч надад тэр одоо намсрааж байгаа дүр зураг тэр хөгжмийн тэр юу их шиг одоо ч надад санагддаг байхгүй. Тэгээ би одоо симфони чагнах тоолондоо тэр намсрааж байгаа тэр нэг хідэн хичээл надад маш их тус болсон. Одоо тэгээд тэр одоо төгөлдөр хуурын концерт ч гэдэг юм уу тийм ээ энэ хийлийн концерт гэдэг тэр симфонид дуурч исэн хөгжмнүүдийн ялгааг тэр юунд бас бид нарт ингээд хэлж өгч исэн тийм ээ гэх мэтчлэн тэр хичээл надад одоо ч гэсэн гээд бүр хоногшоод үлдсэн байдгийг шүү дээ. Тэгэхээр зэрэг иймэрхүү байдлаар хүүхдийн зургийн хичээл гэхэд зөвхөн одоо зурх баримл одоо сэлбэргээ заагаад байхаас гадна яг үзэсгэлэнгийн танхимд очоод энэ зураачих энэ бол энэ хүний баримлч гэдэг юм уу ингээл тэрийг тайлбарлаад зураач нарчаага уулзалт хийлгээл ингээл яхаар чин зэрэг тэр хичээлийн өгөөж илүү болох юм шиг тий надад тэгээ санагддгийг тийм учраас ерөнхий эрдмийн сургуулиуд урлагийн байгууллагууд ингээд хоорондын холбоо их сайн байх шаардлагатай юм болоо гэж боддог. Драмын театр гэхэд жишээлбэл одоо хэддүгээр ангид хэдэн сарын үед ямар одоо зохиолчийн одоо тухай уран бүтээлийн тухай хичээл орох нь гэдгийг бид нарт ингээл гаргаад өгөх юм бол үзүүрийнхээ юунд бид нар тэрийг тусгааш тэгээд тэр одоо аль нэг үзүүр дээр нь хүүхдүүд хичээл дээр ирээд ингээд үзэх жишээтэй. Тэгээ энэ дээр бас нэг юм уучлаа. Одоо хүүхдэд хоолны мөнгө гэд өгч байна. Их сайн би тэрийг бол их зөв сайхан зүйл гэж би боддог. Хүүхдүүд бас ингээд сургууль дээрээ цай хоол ороод тэрнтэй адилхан тархинд нь тийм ээ үзвэр үздэг болгохын тулд бас нэг тийм жоохон ч гэсэн төсөвт суулгаж өгөөсэй гэж боддгийн. Тэгэхгүй бол драмын театр чинь дуур, филармони, үзэсгэлэн, музейнүүд байна те түүхийн хичээл гэхэд түүхийн музей дээр очиж болно шүү дээ. А тэгтээ байнга одоо үнгүй үйлчлээд байх тийм одоо боломж тэр байгууллагуудад чинь бас байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хоолны мөнгөтэй зэрэгцүүлээд бас нэг их биш л дээ. Яг доктор хүүхдэд зориулсан билетүүд чинь хямд штэ. Тэгээд бүр зохион байгуулалтаа болохоор тэрнээс хямдруулж болно тийм ээ. Тэгээд тэрийг ингээд сургуулийнх нь албан ёсны төсөвт суулгаад өгчих юм бол одоо манай маркетингийн алба менежерүүдэд хүндрэлтэй юм юу гэдгийг гэхээр зэрэг үзэгчд хүүхдүүдэд зориулсан жүжигийг үзүүлэх гээд сургууль дээр нь очиод зохион байгуулахаар зэрэг үгүй болохгүй. Их эцэг нь одоо мөнгө хэрвээ билетийн мөнгө одоо ингээд яах юм бол их эцэг нь гомдол гаргаад тэгэл одоо яаманд ингээд сургуулийн одоо яадгийн ховлт ингээд одоо тэр багш нь тэр зохион байгуулж байгаа сургууль хүмүүжүүлэгчид хүнд байдалд ороод идэг юм шиг байна лээ. Манай маркетинг менежментийн залуучууд тийм зовлон ярьдгийг. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо энэ хоёрын холбоог сайжруулахад бас төрийн бодлогын хэмжээ. Энэ бол төрийн бодлого шүү дээ. Жижиг юмар хүмүүс хүүхдүүдийг тиймээс илүү том хөдөлж байгаа юм. Наснаасаа үзүүрт
орж сурж байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд баг одоо 4-р анги хүртэлх насны хүүхдүүд гэхэд өнөө хүүхэлдэйн жүжигээс эхлээл үзэж сурдаг байхгүй юу, тийм ээ. Тэгэл дараа нь одоо хүүхдийн театр байхгүй ч гэсэн бид нар ч хүүхдэд зориулсан жүжигүүд тавьж, тэгээ хүүхдийн жүжигээ үзэж эхэлнэ. Ингээд бүр багасаа ингээд сурсан хүүхдүүд чинь үзүүр үзэж сурна. Театрт ороход ийм байдгийм гэд ойлгоно. Тийм ээ. Тэгэхээр өнөө үзүүр үзэх соёл гэдэг чинь ерөөсөө соёл гэдэг чинь түүхийн хугацаанд бий болж байдаг, шинчлэгдэж байдаг зүйл шүү дээ. Тэрнээс биш үзүүрийн соёл гэл жишээлбэл тэр л эртний театрт очиж исэн соёл тэр хэвээрээ байгаагүй 19-20 дугаар зууны эхэнд одоо театрт очиж исэн тэр соёл бол одоо байхгүй тийм ээ. Цаг тухайн одоо түүхийн ингээд явц уламжлалаар энэ соёл чинь баяжигдаж, шинчлэгдэж байдаг зүйл. Тийм учраас хүүхэд ингээд бага наснаасаа эхлээд энэ соёлд сурдаг. Энэ тэгээд хөгжиж, өөрчлөгдөж байдаг, баяжиж байдаг ийм зүйлээ л гэж би боддгийн шүү дээ. Одоо зөвхөн драмын театрт одоо яг драмын театр маань хэдэн жил болж байгаа лээ? Одоо хойтон 90 жилийнхээ ойг тэмдэглэн шүү дээ. Тэгэхээр 90 жил болж байгаа энэ сайхан драмын театр маань Монголд одоо орж үзэх хүн байна уу? Тийм ээ. Нэг. За зүгээр л надад тэгээ бодогдлоо л доо. Тэгэхээр зүгээр ингээд драмын театр бол манайх ингээд бүр тэр том гадаадын том театр шиг тийм айхтар том театр бол биш. Гэхдээ л ингээд орохоор цаанаа нэг юм гүн хүндэтгэл төрсөн тийм ээ. Тэгээ тэр одоо хамдуудын тэр жүжигчдийн гоё зургнуудыг тавьчихсан. Ингээд зүгээр тэр фойе дотор нь ингээд явхад л хүн асар их одоо тэр театрын тухай мэдээллийг тэнд байсан алдартай уран бүтээлчдийн тухай хийжсэн уран бүтээлүүдийн тухай мэдээллүүдийг авдаг шүү дээ. Тэгэхээр би зүгээр саяын ингээ яриан суулбалахад нэгдүгээрт театр руу тэрлөө орж үзээгүй хүн байвал ороорой гэж зөвлөмөр байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хүүхдүүдийг энэ багш нар тий ялангуяа энэ одоо бид нэр хүүхдэд ингээл тоо заагаал, хим заагаал, физик заагаал зөв орчин үеийн шинжлэх ухааны суурь байгалийн ухааныг мэдлгүй яах. Гэхдээ эн чинь хүн. Энэ хүн учраас энэ хүн нийгмийн дунд, бусдын дунд зөв амьдрах ёстой. Зөв амьдрахын тулд энэ хүн өөрөө бүх юмыг мэдэрдэг, одоо хим хэмжээг ойлгох юмны хамгийн нэг чухал юм нь бол тийм ээ үзэр үйлчлэгээний газар орж тэнд одоо зөв үйлчлүүлэх. Тэгэхээр тэр хүүхдүүдэд дагуулад энэ сайхан театруудаар ингээд үзүүрийн үзүүл одоо бүр сайн. Одоо үзүүрийн үзэх гэж нэгдүгээрт яваарай. Хоёрдугаарт зүгээр тэр театраар аялал хийгээрэй. Тийм ээ. Аялал одоо дуурийн театр энийг бол бүр ингээд юм зориуд юм хөдөлгөөн болгож болно шүү жишээлбэл тий. Одоо дуурийн тэгээд тэрийг ингээд хүүхдүүдэд за та нар юу харав, ямар жүжиг байна, яасан ийсэн ингээ яриад ирэхээр нөгөө хүүхдүүд маань тэр театрыг сонирхдаг, ойлгох гэсэн хүсэл эрмэлзэл энэ дотор ингээд тэмүүлнэ шүү. Тэгэхгүй бол одоо ингээд хүүхдэд дагуулаад хошин шог руу авчаал үздэг. Хүүхэд бол үзүр одоо энэ театр энэ одоо газрыг бол хошин шогийн одоо тий гол үзүүргээд ойлгоцсон ч байхыг бид нар үүсэх байхгүй. Гэхдээ би хошин шогийг ерөөсөө үүсгэхгүй шүү. Яг л энэ бол арай популярны байгаа шүү дээ тий. Хүмүүсийн дунд тий. Ер нь 90-ад он хүртэл бол бид нар одоо театрт орж үзээгүй улсууд их бий. Энд би бол бүр ороосоо гэд бодохтой тийм тий орж үзээгүй хүмүүс их бий. Яагаад тэгж юм гэхээр бид нар 90-ад он хүртэл бол ерөөсөө төвийн урлагийн бүх байгууллагууд хөдөө орон нутагт үйлчилдэг байсан. Өөрсдийнхөө уран бүтээлийг аваад хөдөө орон нутгаар бүр сум болгоноор явж үйлчилдэг. Театр гэж юм байдгийн, үзүүр юм байдгийн гэд өөрөөр хэлбэл хотод ирээд театрт ирэх тэр сонирхлыг бий болгож чаддаг. Сурагчдын
үзүүлчдэг тийм ээ. Тэр хөдөөгийн сумдын сургуулиуд манай уран бүтээлийг үздэг. Тэгээд тэр хүүхэд чинь театр гэж одоо ийм театр байдгийн байна, ийм үзүр байдгийн байна. Хотод очиод үзье гэдэг ийм юу тэндээс бий болдог байсан. 90-ад оноос хойш болохоор зэрэг энэ үйлчилгээ байхгүй болсон. Одоо ч хөдөө орон нутагт үйлчлэх бас зардал бол төсөвт тусгагдаж суугаагүй байдаг. Гэхдээ 2001 оноос эхлээд манай драмын театр хөдөө орон нутагт үйлчлэгээ үзүүлж байгаа. Харамсалтай сумдаар бид нар явж чаддаггүй. Яг аймгийн Сумдаар явна гэхээр чинь тайзаа бүр жижигхэн болох хэрэгтэй. Тэр сумдаар явах замын зардал, зам хоног гэдэг ингээд зардал нэмэгдэн тийм ээ. Тэгэхээр тэр нь ингээд төсөвт суугдаагүй учраас тэгээ ингээ яваад ирэхээр чинь өнөө зардал маш их гардаг. Тийм учраас сумдыг бид нарын чинь бүр сүулдэ ингээд бариад фермер явуулдаг байсан шүү дээ. Тийм жүжигчдээ чинь. Тэгэхээр зэрэг одоо бол бид нар зүгээр аймгийн төвүүдэд одоо 3 дахь тойргоо хийчээд байна. Драмын театр 2001 оноос хойш өөрсдийнхөө орлогоор л бид нар энэ хөдөө орнууд. Яг тэгэхээр эн чинь төрийн том театр бид нар зөвхөн Улаанбаатарт үйлчлэх ёстой биш. Бүх нийт ард түмэнд одоо энэ драмын урлагаар үйлчлэх ёстой гэдэг энэ үзлийн үүднээс бид нар ингэж явдаг л да. Тэгэхээр зэрэг хөдөө орон нутагт ерөөсөө сумдад ферм тэр одоо юу гарч ин огт театр гэдгийг үзээгүй тийм ус зөндөө байгаа ш. Тэд нар хот орж ирээд театрыг үзэх гэж орж ирэх юм юу л болов тийм ээ. Тэгэхээр зэрэг яг уу телевиз одоо юу бол бүр хамаагүй хурцлээ юм л да. Телевизээр үзэх нэг өөр. Яг бодит амьдрал дээр ирээд театрт ороод үзнэ гэдэг бас нэг өөр. Тэгэхээр зэрэг энэ одоо боломжийг яаж ингэж бий болгох ёстой юм би бас сайн мэдэхгүй байна. Ер нь бол театр гэдэг энэ урлагийн төрлийг хөдөө орон нутагт хүн болгонд хүргэх ийм одоо зорилго бол манай театрт бий, драмын театрт. Тэр театрын үзүр үзэхээс гадна театртай танилцуулдаг тийм бас арга хэмжээ бид нар 2-3 жил явуулсан. Тийм сургуулиудтай ягаад цаг гаргаад тэгээд одоо тайз нь юм байдгийн жүжигчдийн өрөө нь юм байдгийн гэрэл нь юм байдгийн гэд ингээд танилцуулаад ийм юу бас хийжсэн. Гэх мэтчлэн одоо янз бүрийн л аргаар бид нар ажиллаж ил байна л да. Манай залуучууд бол маш сайн ажиллаж байгаа. Манай маркетинг менежментийн албанд бол дан залуучууд байна. Манай уран бүтээлчид одоо залуучууд их болсон. Тэд нар маань ер нь яваад юу тоглол гэсэн чил бэлэг тоглож байгаа. Бас энэ нэг яг уу бид нар бас тийм юм төлөвлөлтгөлийн тэр маань арай хэрэгжиж чадахгүй байгаа нэлээд дээр үеэс өөрөөр хэлбэл ороод зарим одоо хүүхдтэй хүмүүс театрт ирж чадахгүй байна л да. Нөө хүүхдэд дагууллаад ирэхээр чинь хүүхд нь үзүүрийн үед уйлна. Гарын орыг ин тэгэл иди ууйг ин тэгээ өнөө ээж авдаа саад болохоос гадна бас үзэгчдэд саад болдог. Тийм учраас хүүхэд оруулахгүй гэдэг тийм ээ. Тэгээ нэг хүүхэд саатуулах нэг юм ганц өрөө тогтчуулаад тий тэгээд тэнд одоо орой үзүрт ирсэн хүүхдтэй хүний хүүхдийг нэг 2 цаг 3 цаг саатуулчих ийм юутай болох юмсан гэл бид нар хичээдэг юм. Гэхдээ харамсалтай нь манайх чинь өнөө байрны асуудал гэх драм чуулга хүүхэлдээ 3 чинь нэг байшин одоо чихэлдээ дэж идэг шүү дээ. Тэгээд одоо өөрсдийнх нь байр сав хөрөлцөө муутай.
Гэхдээ энэ хизээ нэгэн цагт хэрэгжих байхаа гэж би дотроо боддог. Тийм учраас энд бид нар бас үзэгчдийнхээ тав тухыг хангах асуудал манай театруудын одоо үйлчилгээнд бас их онцгой тавигддаг л да. Драмын театр чинь бас нэлийн төгчлөгдсөн шүү гэсэн саналууд нь ер нь бол манай театр чинь соёлын ордон гэж байгуулагдсан шүү дээ. Барихтаа. Тий залуучуудын соёлын ордон байхгүй юу. Тэгээд драмын театрт 63 онд балансад засгийн газрын шийдвэрээр шилжүүлж өгөөд тэрнээс хойш л одоо театрын хэв цаг хүрт оруулж засвар хийж үйлчилгээгээ явуулж ингэж л байгаа газар байгаа юм. Тэгээ одоо бол хүн хараад театрал гэдэг л дээ манайхыг. Тэгээд одоо яг уу засгийн газраас сая энэ одоо өнгөрсөн жил энэ 20 он гэгт чинь манай театрыг тохижуулах, шинчлэх, техник технологийн сайжруулах асуудлыг нэлээд одоо улс ортой идэвхтэй тавьж байгаад бид нар баярлалаа. Одоо тоног төхөөрөмж, техник технологийн хувьд бол үнэхээр одоо хүнд байдалд орсон. За барилгын одоо чанар муудсан үнэхээр хүнд ийм нөхцөлд ажилтдаг манай одоо сан техник, гэрэл захиргааны хүмүүс бол үнэхээр яг уран бүтээлчид шигээ сэтгэлээ өгсөн улсууд тэнд ажилтдаг учраас манай театр үйлчилгээ нь өнөөдөр хүртэл доголдолгүй явдаг. Тэрнээс биш одоо тэгэл ингээл цууралт өгсөн бид нар чадахгүй. Энд мөөгөн зөрчсөн бид нар чадахгүй гэд тэд нар тэгээ суух юм бол үзэгчдэд бид нар үйлчилгээ үзүүлж чадахгүй ш. Тэгээ тэд одоо тэр манай үйлчилгээний албаны тэр ажилчин нэг бүрэн тэндл одоо тэр хагархаа цорхоог нь бүглэж ингэж үзэгчдийн тав тухыг хангах гэж тэр соёлын одоо төвшөнд нь байлгах гэж ингэж хүн болгон хүчин зүтгэл гаргаж ажиллаж идэг. Тэрэнд нь би одоо тэнд байгаа бүхэл хүмүүст гэрэл захиргаан үйлчилгээний бүх хүмүүст баярлалдаг. Тэнд бол ганц уран бүтээлч жүжигчд байдаг биш. Тэгэхээр одоо зүгээр энэ драмын театрын жишээгээр гэхэд үзэгчдэд тэр одоо сэтгэлийн таашаал өгж ухаарлал өгөх тэр гайхамшигтай баяр баясгалантай цаг мөчийн уран бүтээлчид олгох гэж байгаа тэр орчин маань өнөөдөр бүрдүүлэхийн тулд зөвхөн жүжигчд уран бүтээлчдийн төдийгүй тэр байшин барилга одоо тэр олон жилийн настай тэр соёлын ордны зориултаа байсан барилгыг театрын хим хэмжээнд байлгаж тэр одоо эрхэмсийг тансаг оршихуйд бас үзэгч биднийг байлгах гэж боддог. Тэр их итгэл, тэр их зүтгэл бас энд оршиж байдаг юм а гэдгийг сая харууллаа л да. Ингээд та нар ингээд 90 жилийн ойгоо удахгүй тэмдэглэх юм байна. Тэгэхээр 90 жилийн ойгоор бол манай Монгол улсад энэ драмын урлаг хөгжсөн жинхэнэ одоо том баяр байх болов. Тэгээд тэр үед бас барилга байшин чинь сайхан шинжлэгдэж те бас сайхан болох болов гэж ингэж бодож байна. Тэгээ өнөөдрийн бидний одоо үзүүрийг тойрсон соёлын асуудлыг хөндөж ярьж байгаа нэвтрүүлэг маань бас их сонирхолтой олон сэдвүүдийг хөндлөө. Нэгдүгээрт бол ерөөсөө олонний дунд та яваал бол бусдыг хүндлэх ёстой. Өөрийгөө эхлээд хүнддэг, өөрийгөө хүндэтгсэн ба та бол бусдыг хүндэтгснээрээ бус тэр одоо үзүүр үйлчлэгэнд бол хамгийн том эхлэл нь бол тэр юм аа. Тэгээд одоо хувцлалт бол мэдээж те хаана хизээ яаж юунд оролцох вэ гэдгээс хамаарч энэ дээрээ бол өөрийгөө их бэлдэх ёстой, цаг хугацаагаа бэлдэх ёстой гэж манай ардын жүжигчин сууд багш маань биднэрт бас хэллээ. Тэгээд үзүүр үзэж яхад бусдтай төв бодохгүй байх. Одоо зүгээр өнөөдрийн одоо бидний нэвтрүүлэг дээр ганц одоо би бас цохон тэмдэглэх юм ихээр маш их одоо тэнд идэж уух юм барьж орж ирдэг. Тэгэл ерөөсөө дараа нь ингээд тэр доогуур ингээд дүүр ингээд хог тэг ингээд үсээ явдаг.
за энэ нэвтрүүлгийг сонссон, энийг цааш нь дамжуулсан хүн бүхэн бид ямар ч байсан эхлээд үзүүрийг хоггүй цэвэрхэн үзье. Үзэж хэвшээ. Тэгээ бусдаа ямар ч төв утахгүйгээр чанга дуурдаггүй, уцаа унтраадаг тий. Тэгээд маш одоо тайван сайхан үзье гэсэн ийм үзээрэй гэж ингэж хэлмээр байна. За ер нь бол тэгээд үзүүр үзнэ гэдгийг одоо бид түрүүн бас багш маань хэллээ. Энэ бол зүгээр л одоо амьдралын хөвшил, зүгээр л одоо хэв байх ёстой хэм хэмжээл гэж хэлж шүү дээ. Тэгэхээр энийг цаашдаа амьдралдаа хэвшүүлэхийн тулд хүүхдүүдтэй багаас нь энэ хандлага харилцаа үзүр гүйцэтгэхний газар бие хэрхэн авч явах уу гэдэг талаар нь бага наснаас нас хүүхдүүдтэй уламжлан хэлж өгөөрэй гэсэн ийм одоо гол зүйлүүд хөндөглөө гэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн цаг бол ер нь өндөрлөгт өгч байна. Бидний одоо өнөөдрийн бид нэвтрүүлэг болгон дээрээ бас нэг тийм нэг түлхүүр үгийг бид нэр олж тавьдаг. За энэ бол ерөөсөө л хүндэтгэл. Би биений хүндэтгий, хүн хүнээ хүндэтгий гэж манай багш маань хэлсэн. Ингээд би биений хүндэтгий өнөөдрийн нэвтрүүлэгт бас анхаарал тавьсан үзэгчд болон сонсогчдод баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн ураа бол хотын соёл биднээс таниас